4-р сарын 24-өөс 5-р сарын 4-ний хооронд халдвар түвшин судлалын үндэсний төвд 155 хүн эхлэр эзний улмаас буйлжих, халуурах, толгой өвдөх, дотор муухарах зэрэг хордлогын шинжтэйгээр иржээ. Эдгээрээс 2 хүүхэд хүнд 8 хүн дэвтэр хордлогод орсныг хэвтүүлэн эмчилж, бусад хүүхдүүдийг их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Харьяа дүүргийн эмнэлэгт эмчилсэн байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар энэ хүмүүс бол 3 сарын хугацаанд бол диспансерын хяналтанд байна. Тэгээ сард нэг удаа шинжилгээ өгнө, давтан өгөөд ингээ 3 сарын дараа энэ хүмүүс эрүүл болсон байна гэсэн үднэс бол одоо хяналтаас хасагдана. Ер нь бол энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд орсон түүхий бүтээгдэхүүнийг бид бүгдийг авч шинжилсэн лабораторийн шинжилгээгээр энэ бүтээгдэхүүнээс бол түүхий эдүүдээс лабораторийн шинжилгээгээр бохирдол гараагүй. Тийм болохоор бид энэ юунаас хөлөөл хүний өвчин зүйлээс тухайн үйлдвэрт ажиллаж исэн хүмүүс маань энэ өвчнийг харахаах юм их үүсвэр байжээ гэж бид тогтоосоо. Олон хүнийг хордуулсан эклэр үйлдвэрлэсэн Newsfeed Foods компанийн үйлдвэрийн 15 ажилтны 4-өөс нь хоол хүнсээр дамжин халдварласан өвчин үүсгэгч нян илэрсэн байна. Мөн хүний үйл ажиллагаатай холбоотой үйлдэлээс бүтээгдэхүүн хадгалах орчин бохирдон үйлдвэрт 10-аас 12 цаг хадгалснаас нянгийн үржил явагдаж улмаар нянгаар үүсгэгдсэн хоолны хордлого халдварын дээдэл болсон гэсэн дүгнэлтийг холбогдох байгууллагаас гаргажээ. Компанид ажиллаж байсан дэр ажилчид өөрсдөө энэ салвинолыг одоо түгээх юм хэмжээний өвчлөлтөө хүмүүс ажил. Бид нар нийт 11 хүнийг шинжилгээнд хамруулсан. Энэ 11 хүнээс бол 4-өөс нь бол энэ салвинол илэрсэн. 11 хүнээс бол 8 нь энэ шинжилгээнд эрүүл мэндийн үйлчлэгт ороогүйсэн. Тус компанийн үйл ажиллагааг 4-р сарын 24-ний өдрийн улсын байцаагчийн актаар зогсоож нийт 1105 ширхэг буюу 1,648,400 төгрөгийн үн бүхий хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч 3 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.